Сайн уу залуусаа. Лавга байна. Ойрдоо тав хүнтэй холбогдсонгүй. Би нэг уул уурхайн компанид ажилладаг байсан. Үнэхээр их завгүй байлаа. Сүүлийн үед бас ажил амьдралд маань жоохон асуудал гарсан. Нэг мөн хідэн хорчин гаруудаас олж амьдралд маань жоохон асуудал гарсан ч гэсэн гудаагаад явах тий. Тэр хүмүүсийг бурхан шиг. Гэхдээ би буужхгүйгээр та бүхэндээ мэдээлэл түгээмээр байна. Энэ байхгүй хугацаанд намайг хүлээсэн хүмүүс байгалах. Олон юм боллоо шүү дээ. Монголын маань наадан боллоо. Японы зан арилээ. Орос Украин дэлхийд дээр юу болж байна? Гэх мэтчлэн. Гэхдээ би одоо Японы талаар та бүхэнд ярьж өгье. Япон гэдэг ийм сайхан улсын эзэн хаан манайд ирсэн. За түүхийн одоо нэг хэрэг явах вэ? Түүх бол одоо ер нь бол биднэрт баг хэрэггүй. Японы түүх нь манай монголчууд биднэрт ер нь ямар амт юм. Харин орчин үеийнхэн талаар л ярилцъя. Дипломат одоо энэ хичнээн сая хүн амтай нийслэл нь юу юм? Ямар хүн амьдралтай улс юм? Азийн бар улс гэдэг байгаа. Үнэхээр баруун. Энэ хөөрхийн нэг арал улс шүү дээ. Бас цовцсон амьдралтай тэр чинь хөрх юм. Иргэн тойрон далайгаар хүрээлэгдсэн тектоникийн дэлхийн маш их нөгөө хөдөлгөөнтэй бүст байдаг болохоор байнгын газар хөдлөлт болно. Жил болгон 10,000 газар хөдлөлт болдог гэж байна. Энд дээрээс хамгийн хүчтэй 8-9 баал маш хүчтэй байхгүй. Жилд ядаж нэг 4-5 удаа тийм тохиолддог гэж. Тэн дээр хамаг барилга байсангууд нь сүйтэн. Гэхдээ нөгөө японочууд чинь технологи гаргацсан. Байшин болгон суурьнда газар хөдлөлтөөс аврах хамгаалах чичирхийлэлтэй. Тэгээд мессеж хүн болгонд газар хөдлөлтөөс өмнө 30 секундын өмнө ирдэг гэж. За цунами гэдээ бас нэг аюултай юм байна. Цунами бол одоо гинт бас Японы ойролцоо болно. Фукушимагийн атомын цэцлэгийн станц дэлбэрсэн гэж таад сонсч байсан мэт бүр 2011 он үедээ намайг ч өгөхөд байх үед. Одоо бол Чернобылийн цахилгаан станц дэлбэрсэнтэй баг ижиж шах юм болсон. Гэхдээ шинжлэх ухааны технологи одоо харьцангуй хөгжсөн болохоор байгуу дарсан л та. За энэ яг. За тэгээ цааш нь үргэлжлүүлээд ярив. Би бол ерөөсөө ямар нэгэн мэдээлэл юм уншихгүй өөрийнхөө амаараа ярьж байгаа гэж та нараас ялж болохгүй. Мэдээж олон талаа сонсож байгаа. Олон юм бас уншиж мэддэг судалдаг газар зүй геог пилотик. Ер нь бол улс гүрэнгүүдийг үзэж хардгаа гэсэн үг. Тэгэхээр оргуу улс амт юм шүү дээ. Японд ч манайх өөр аль эртнээс л одоо харилцаа холбоотой байсан. Чингис хааны дараа Чингис хааны аж ахуй хувлаан гэдэг мэдэндээ та нар. Тэрний нөгөө усан болоод нь тэр үуч манай монголчууд чинь дэлхийг эзэлсэн байсан шүү дээ. За яг хувлаан юан гүрэнгээ байгуулсан. Манай их Монгол улс 4 хуваагдаад задарсан. Юан гүрэн цагаат хаант ус алтан орд хүлөөгөө гэдэг. За алтан ордны ус нь бол яг Оросын тийшээ байсан юм аа. Манай Монгол буюу хувлаан хааны үеийнх нь болохоор юан гүрэн байсан. Энэ юан гүрний үед Япончууд л ерөөсөө ганц эзлэгдээгүй. Нэг арал байсан байхгүй. Тэгээд дээш 2-3 удаа илчилгээсэн. Тэгсэн чи Японы эзэн үгүйгээд ганцаараа олон зайлаар хэлсэн шүү дээ. Айж байгаа. Манай монголчууд маш их айж байгаа байхгүй. Манай монголчуудаас маш их айж байгаа. Тэгээд яг хувлаач нь тэр үеийн бүрээсдэг сүр хүчний одоо бүр хүч чадал нь одоо багцаж чадсан. Дөрөв тишээ дайн их ямар ч боломж байхгүй болцоохгүй. Эзлэх газар байхгүй. Ах トゥ нартайгаа байлтана ш. Хажуу өрш нөгөө өөрийнх нь дүү нөгөө хүлэг байгаа. Дахиад нэг өрш нь бас нөгөө цагаат даант ус. Дахиад нөгөөх нь бас нөгөө алтан орд нь усна болчиход байна. Өөр эзлэх газар авахгүй. Вьетнам эдгээр чи бүгд гүлэг болоо буугаа өгцөө. Тэгээд одоо ганц Япон гэдэг нэг мөлцсөн байсан. Нөгөөний арал ус. Тэр үеийн Япон ч нэг 4 сая гаруй хүн байсан юм билээ л дээ. Одоо л 120 сая хүнтэй болчиход байгаа болохоос шүү. Тэгээ Япончууд ч тэр үедээ самурай гэдэг нэг мэд байсан. 4 сая хүн гэдэг чинь ямар их байдгийг та нар мэднэ зү. Манай Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод одоо бараг 1.8 сая хүн амтгаад ямар олоолаа байна. Тэгтэл Японч манай Монголоос хичнээн дахин баг газар нутагтай билээд. Тэн дээр 4 сая хүн байна гэхээр ерөөсөө ингээл хажууд тийш ингээ харахад 2-3 хүн явж яана л гэсэн үг байхгүй. Манай Монголд бол тал газар явахад хажууд тийш харахад хүн байхгүй шүү дээ. Харагдахгүй. За бараг нэг
2-3 км явжсэн нөхөртэй таарлал таарна. Дөө бараг. За эхний түүхэн тийм. Тэгээд ховлаа бас нөгөө Янгүр маань манай Монголын Янгүрэн Японд руу 2 удаа ингээд дайраад эзэлж чадаагүй юм. Маш их зэрэг зэвсгийн хохирол бол тухайн үед манай монголчууд амссан гэсэн үг. Ерөөсөө ингээд усан зав хийгээд маш олон тооны зэрэг за 140 мянга 90 мянга гэж ярьдیں۔ Энийг одоо яриах үү төгч өөрсдөө яриах гэж. Тэгээд японочдыг дийлээгүй ш дийлсэн зав. 1-2 арлыг эзэлж авсан. Дор нь эзлээ авсан. Тэгээ нэг далайн шург гэж юмар болоод тэгээд буугаад өгсөн. Буугаад гэжтэй хам өсргүүд нь устсан. Тэгээ ховлаа одоо тэрнийг барьж дийлэхгүйгээр тэгээ өнгөрцөн. За тэгээд тэрнийх нь үр хойчин тэрний жүргөлөөс байхгүй. Тэгээл дуусна. За эхний ээлж нь тийм байна. Хоёрдугаарт нь 1938-39 он гэдэг нэг халах голын дайн гэдэг. Япончууд өөрсдөө болохоор Номун хааны тулалдаан, тулгаралдаан гэд ярьдیں۔ Гэхдээ үгүй байхгүй. Тэр чинь бол маш том дайн болсон шүү дээ. Одоо та нар бодоо үзтээ. Одоогоос яг 100-аад жилийн өмнө гэсэн үг. Япончууд дөнгөж тусгаар тогтнолоо байгуулжсэн манай Монгол улс руу дайрахын үед бол маш их дайрсан. Үнэ. Одоо зарим хүмүүс зүйл толгойд улсын түүх мөх гэж тэгж ярьж болохгүй. Яалчгүй тэр үед Японы эзэнт гүрэнгээ байсан Евразийг эзлэн гэсэн тийм бодлоготой тийм том гүрэнг, тийм том амбицтай байсан байхгүй. Тэр үед Өмнөд Азийг эзэлсэн. Хятадын одоо ингээд зарим нэг хэсгүүдийг эзэлсэн. Бүр Өмнөд Хятад, Индонез, тэр Бали, тэр Сингапур, Тайван эдгээр чи бүгд Японы мэдлэг байлаа шүү дээ. Америкчууд ч юм хэлж чадахгүй. Солонгос хүртэл тэр чигээрээ Японы мэдлэг. Энэ одоо Хятадын Манжуур эдгээр. Тэгээ тэр үеийн зөвлөлт холбоот улс гэвсэн. Манай Монгол улс дөнгөж байгуулагдсан байжсан. За тэгээд зөвлөлт холбоот улс тэрнийг эзлэхийн тулд Монголоор заавал дамжиж шаардлагатай юм байна гэдгийг над нөхдөч нь бодсон байгаа. Тэр үе чинь Итали, Герман, Япон гэдэг 3 улс холбоотон болсон байхгүй юу? За энэ бол дэлхийн 2 дугаар дайны түүх болоод бүр ингэ талигаад алга болчихно. Тэгээд Оросуудын яаж ингэ эзлэх юм бол хамгийн дэвт зам манай Монгол байсан байгаа. За мэдээж надад чинь Сибирээр ингэ эзэлж орж болно доо. Одоо Манжуурын төмөр зам байгаа. Гэхдээ манай монголоор ингэ эзлээд явах юм бол шууд хоошоо гараад Улаан хот, Ирхүү одоо Иркутск Ирхүүгийн хот байгаа. Тэрнийг эзэлж чинь тэгээд нөгөө нэг Сибирийн урт төмөр зам байна. Тэрийг авчих юм байна. За тэгэх юм бол Оросууд дэвгүй болоод тэрнэ. Тэр үе чинь зөвлөлт холбоот улсын удирдагч Сталин байсан. Сталин шууд тушаал гаргаад тэгээ за монголчууд өстө амиа өгсөн ч хамаахгүйгээр туслах гээд тэгээ Жоког нэг жанж ирээд тэгээ манай Монголын удирдагч тэр үед нь одоогийн маршал Чой болсон. Тэгээд Цэдэн балгай байсан юм. Тэгээ ингээд Японы эсрэг дайнсан. Япончуудаа маш ширүүн тулаан хийсэн. Дэлхийд байхгүй агаарын дайсан гэж байгаа шүү дээ. Та нар бодоо үзтээ нэг ширхэг онгоц агаар дээр хот ямар их чимээ гардаг вүлээ дээ. Гэтэл Монгол одоогийн Манжуурын нутгаар 300 онгоц. Зөвхөн нэг талдаа 300 онгоц. 300 онгоцны дуу чимээ ямар байх вэ? Зүгээр л тэнгэр газар нийлж байгаа юм шиг байсан гэж. Зөвлөлт холбоот улс болон Японы эзэнт гүрний байлдааны онгоцууд. Тэн дундаа бас яг манай хэдэн хэсэгч нар байсан байгаа. Энэ талаар болон кино хувь их гоё юм байна. Манайх бол үсрээл нэг 15 байсан юм шиг. Тэгээд үлдсэнгүүд нь Оросууд. Тэгээ байлцсан. Агаар дээрч тулаамлсан, газар дээрч тулаамлсан. Тэгээд 1939 онд Япончуудыг манайхан дийлсэн. Гэхдээ энд бол маш их ганцхан зөвлөлтийн нөлөө байгаагүй. Манай монголчууд маш их баатарлаг гавьяа байгуулсан. Монголын Морт дивиз гэж байсан. Алдарт Дандарбаатар байна, Лавсрын Жанжин байна. Энэ хүмүүсээ бид нар мартаж болохгүй шүү. Тэгээд Япончуудтай байлдаад бид нар дийлсэн. За энэ бол зүгээр түүх өнгөрсөн юм. За тэгээд сүүлд соц нийгмийн улс байгуулад бид нар ингэж явсан. Япончуудтай 1957 онд дипломат харилцаа тогтоосон. За тэгээд
манай улс ардчсан нийгэм рүү шилжих үед 1990 оны үед 91 оны үед маш хэцүү байсан. Ерөөсөө дэлгүүр дээр нэг ганц давс тэгээд өөр баг юм байдаг гэсэн юм. Тэр үед Япончууд Монголд их туссан гэсэн. Хуураас өгчээс одоо айл болгон дөрөн савн байдаг гэсэн та нэг Republic of Mongolia, Japan гэвч те юм цагаан сав. Та нарын өвөө эмээнэр чинь баг тамхины харьцгийг явж идэг гэсэн. Тэр чинь нөгөө хуураас үгээсэн гэж би бас сонсчихсан. Манай ч гэсэн нэг байдаг гэсэн. Тэгж тусчихсан. Тэрнээс гадна говийн үйлдвэр гээд байгуулжсэн. Говь компани гээд төрийн өмчт үйлдвэр. Одоо хүртэл говь компани байж тань дэлхийд гой брэнд гаргаад наавха олон юм бүтээгээд байж байна. Эдий төрийн өмчийн үйлдвэр компани байсан ч гэсэн яг хоо тухайн үед тэгээд нэг ашиг сонирхолтой гарууд нь автсан л та. Тэгээ одоо тэгтээ яг хоо эдгээр алдаагүй. Ямар ч гэсэн Монгол улсын нэрийг гаргаал тахлал явж л байгаа. Дэхойг гэдэг компани. Тэгээ Япончуудын манай Монголд байгуулж гисэн олон бүтээн байгуулалт байна. Чингис хааны нисэх онгоцны бодол. Одоо та нар одоо өөрсдөө ингэж гадаад дотор явдаг бол Чингис хааны нисэх бодлыг харж байгаа шүү дээ. Манай монголчуудыг ганц тахалж байгаа юм чинь тэр байна шүү дээ. Тэгээд энэ нарны гүр байна. Улаан нарны гүр, нарны замгээ байна. Үнэхээр яг юм бүтээн байгуулж хийж өсөх гэсэн. Тийм болохоор энэ улсууд бас талархах хэрэгтэй, баярлах хэрэгтэй манай монголчууд. Манай монголчууд ч гэсэн тийш очиж ажиллаж хөдөлмөр хийдэг. Яг визний нөхцөл жоохон хатууж гисэн. Харин солонгосчууд бол тийм биш шүү дээ. Зүгээр л худалдаа үйлчлэгийн нэмэл байгуулдаг. CU G25. Тэгээд март гэх мэт. Бүгд зүгээр ерөөсөө шулаад мөнгө ингээд өөр рүү явдаг гэсэн. Харин Япончууд бол бод дөрөнгө хөрөнгө оруулалт хийдэг байсан. Энэ бол маргаагүй үнэ. Тэгээ сая Японы эзэн хаан Нарухито хатаантайгаа ирлээ. Энэ бол үнэхээр гайхамшигтай. Урд нь 2007 онд хунтааж байх үедээ манай улсад ашиж ирж исэн. Сая бол манай ерөнхийлөгч Ухнаг өөрөөсөө ёстой сайхан хөтлж авсан. Маш гоё найрамдалт харилцаа гоё юм болсон. Цаастааштай их олон эдийн засгийн гэрээ байгуулсан гэдэгт итгэлтэй байна. Энийг бол бид нар бол мэдэхгүй түүх явандаа харуулна. Олон гэрээ контракт байгуулад манай улсад захиргаан станц байгуулад нэг бол одоо бид нар ингэмээр байгаа. Япончууд ч шинжлэх ухааны технологи AI одоо амар хөгжүүлсэн байгаа шүү дээ. Ер нь бол бид нар AI-гаар тохирч болохгүй юм байна. Залуучдаа AI гэж би буруу яриад ч магадгүй байх нь AI байхгүй юм. Хиймэл оюун ухаан чинь. Энэ одоохондоо бид нар тоцрогдож болохгүй. Хятадууд яаж ин DeepSeek гаргацсан байна. Америкчууд ChatGPT гаргацсан байна. Япончууд өөрсдөө ямар юм гаргацсан гэлээ. Яг тэрийг та нар өөрсдөө судлаа тэрээ заяа. Тэгвэл манай монголчууд ч гэсэн гаргасан байгаа л да чимээгээ байна. Гой мондөг юмнууд байгаа. Тэгэхээр энэ бүхнийгээ дэмжих хэрэгтэй. За тэгээд түүхийг гоёлохыг хүссэнгүү Монгол Японы харилцаа, дипломат харилцаа цаашдаас та улам их гүнзгий байх болтугай гэж хүсэж байна. Манай залуучууд Японд ч сурах хэрэгтэй, юм мэдэх хэрэгтэй. Япончууд ч бас ядарсан амтж идэв. Уулын их хөгжсөн юм шиг ирнэ. Татварын систем өндөр, өөртөө машинч барьж чадахгүй. Одоо машин барихаар мангар өндөр татвартай. Манай Улаанбаатар, манай Монголд том машин одоо Япончуудаас орж ирж байгаа ялангуяа тийм джипүүдийн барайл яваад байгаа болохоос надад ч өөрсдөө зүгээр маакаг болгоно явж идэв шүү дээ. Тэгээч баг аквач унахгүй. Ерөөсөө метро орол хамаг ажиллаа амжилна. Тэгээд тэр муу жижиг нөгөө 300,000 км квадрат газар нутаг дээр машин хаач барих чинь билээ. Тал нутаг байхгүй. Хаашаа тарна уул. Тэгэл хаашаа тарна тэгээд байрлал байгууламж. Хаашаа тарна хүн. Хүссэн машин оонж болохгүй. Автобус метрогоор л хамаг ажиллаа амжуулна. Бүгд цалингийн хооронд. Тэгээд 120 сая хүн байгаа. 127 сая хүн байгаа. Тэгвэл бид нар одоо 3.5 сая байлаа. Та нарт би нэг жишээ ингэж яриад өгдөө. Жишээ ч гэжтэй нэг жоохон муухай төгсөө.
1991-92 онууд Япончууд усаж байгаа үед Өмнө Говь аймгийг Япончууд зарна гэж одоо ярьж исэн юм лээ. Тэр одоо үнэн баттай байсан юм мэдэхгүй. Одоо хүмүүсийн яриагаас л би сонсч ирсэн. Хэрвээ Өмнө Говийг зарцсан байсан бол бид нар одоо бас түр хэцүү байдал орсон байж байгаа. Одоо ганц Өмнө Говь аймгийн тэр их оюутлахой, таван талхой нэг юм очинд. Үнэхээр эх орноос орсон үйлдэл болохоос магаз. Харин назар тэнийг зогсоосон хүмүүс нь тэр зориг энэ гэж сонсд юм. Даанч тэр хүмүүс нь тэгэхэд хөрхө борхон болсон доо. Бид нарийн ширээ мэдэхгүй л. За миний өнөөдөр ингээ ярих юм нэг иймэрхүү боллоо. Хитрхийг урт болох гээд байна. Яриг бол тэгэл яриад байгаад байгаа. Та нар хэрвээ өргөжлүүд сонсох юм бол тэгээ парт 2-ыг хийж болно. Энэ удаагийн бичлэг маань ингээд өндөрлөе. Япон улсын эзэн хаан хатантайгаа ирсэнд манай монголчууд бүгд баярлсан, талархсан. Манай ерөнхийлөгч манай засгийн газар ч гэсэн гоё хутаж авсан. Гоё байсан, хөгжилтэй байсан. Ястаа жинхэнэ дотн байсан шүү. Тэр наадмын бичлэгчдийг та нар бүгд хараа үстэ. Гэрээсээ гардгүй Японы эзэн хаан тэр хатан идэр зүгээр баярлсан байлээ. Тэгэхээр одоо бас энэ төрөлсөختөө бас нэг баярламаар юм байна шүү. Дандаа гомдоож болохгүй. Гомдож болохгүй. За ингээд цаашдаа Япон Монголын найрамдал харилцаа улам бүр их батчиж сайхан байхыг хүсэн өрөөё. Манай залуучууд Японд ч сураарай. Япон оюутнууд ч гэсэн Монголд ирж сураасаа гэж хүсэж байна. Парт 2-ыг хийх юм та нар коммент бичээрэй.